Сайн уу? За миний влог гэдэг нэртэй бичлэгд маань тавтай морил. Өдөр тутмын төлөвлөгч төвтэй гэж байгаа. Энийг бөөнөр хамт нойр хичээл номондоо дарагдаад сая чадаг байгаа. Тэгээ би бичлэгний дундуур энийг ямар үр дагавартай танилцуулж өгнө. За тэгээ дараах нь би өдрийн тэмдэглэлээ бичих байгаа. Амар хөөрхөн стикернуудтайгаа би өдрийн тэмдэглэлээ бичих гэж байгаа. 3 өдрийн тэмдэглэлээ бичээсэн чинь миний өдрийн тэмдэглэлийн зураг дээр фокусраад. За тэгээ угаас юм шиг байгаа юм чи хар бал хэрэгтэй. За тэнгуүтэй надад ийм хөөрхөн стикер манай багш надад шинэ жилийн бэлэг хотоос явуулсан ахгүй. Тэгээд My Melody, Chromie, тэгээ бамбуушнууд тайлаг гэдээсэн хагасын би наацсан амар гоё стикер би бүр хайрлаа бараг бүгдэн дээр наач чадахгүй байгаа. За тэгээ би нэг иймэрхүү юмнууд хэрэглэж байгаа. За энийг би танд танилцуулах гэж энэ бол бас манай шинэ жилийн бэлэг явуулсан аюу хөөрхөн дэвтэр. Би нэг хийгээгүй байгаа. За ингээд жилийн төлөвлөгөө байгаа. Би янз бүрийн бичсэн байгаа. Энийг бол өөрчлөн жилийн төлөвлөгөө байгаа. За тэгээд хаашаа эргүүлвэл сарын төлөвлөгөөгөө байгаа хгүй ингээд 1-р сар 2-р сар гэх мэтчлэн тэгээ бас 7 хоногийн төлөвлөгөө гэж байгаа. Даваа ням гэ бүгдээр байгаа. Тэгээ би ойр хичээл номондоо жоохон анхаараа идрий жоохон их орхицсон. Өнөөдөр баг даалгавар өгсөн болохоор ингээд та нарт үргээд бичлээ гэж байна. За тэгээ энэ болохоор өдөр тутмын хийх төлөвлөгөө гэж аахгүй. Тэгээ энд хийх ажлууд байгаа. Тэгээ зураг зурсан нь бол жохол зүйл гэсэн байгаа. Тэгээ энэ доод талд нь болохоор тэмдэглэл гэсэн байгаа. За тэнгуүтэ аргашаа нэргүүлээ хийх зүйл мөл гэд байгаа. За тэгээ одоо энэ нэг тэмдэглэл байна. Саяны юмнуудыг хөтлөөд ямар сэтгэл гарсан тэрийг энд бичих юм бэ лээ. За тэгээд хойш эргүүлж байна. Тэгээд энэ бол унсан номын тэмдэглэл гээд байна. Унсан номын тэмдэглэл бага юм байгаа. Энэ бол та нарт энийг аваарай гэж зөвлөж байна. Хажууд нь бас унсан номын тэгээд зохиолч янз бүрийн байгаа. Тэгээ өөрийгөө үнэлэх гэ бас нэг юм байгаа. Тэгээ та нарт ер нь бол энэ номыг аваарай гэж зөвлөж байна. Айгуу гоё ном уу. За тэгээ үнэн хэдвэ гэвэл үнэн нь 25,000 төгрөг гэж байгаа. Артлал нь үнэн байгаа. Тэгээ та нар аваад ингээд утасхан орно гэж хүлээж цагаараа хэвэл бас сонирхолтой шүү гэж тараас зөвлөё. За одоо ингээд би өдрийнхөө тэмдэглэлийг бичиж эхэлж байна. За тэгээ өдрийн тэмдэглэл дээр 3 өдрийнхөөс нэг 5 минут бичсэн ингээд жоохон юмнууд бичиж авцсан. Тэгээ яг болсон юмнууд бол би яг бичсэн байж юм аа. Амар хөөрхөн. Яа одоо энийгээ бичээд өдөр тутмын төлөвлөгөөч төвтрээ бичнэ. Энэ бол би маш сайн хийсэн гэж өөртөө түнjaa ядвал би амар сайн хийсэн. 1 2 3 хуудсыг. Тэгээ танад хагдуулах ингэ дээш болоод өмсөн дээр бичиж байна. За ингээд би өдрийн тэмдэглэл ёо бичиж дууссан. Энэ хоёр хоёулаа сайхан ингээд бичиж дуусгасан. Тэгээ одоо юу гэхээр би ингээд iPad-аар ингээд гоё ингээд хүүхдийн кино үзсэн ахгүй юу нөө. Би Netflix-ээс хүүхдийн кино үзэж чадаагүй. Тэгээ би бурууж магадгүй би ингээд бичгийг оруулж би бас сайн чаддгүй юм аа. Тэгээ SpongeBob үзэж чадаагүй. Тэгээ дараа өдөр нэг
бодож байгаа. Энэ бол миний iPad биш, манай том ихтэй iPad. Тэгээ идрээс сонгож байгаа. Би амар гоё SpongeBob болоо. Тэгээд үзье гэж бодож ирсэн чадаагүй. Өнгөрсөн юм яхав дээ гэж бодоод тагаагүй. За тэгээд сонирхолтой түүхэн үзэж байгаа чадаагүй. Гэхдээ утахгүй ингээд заавал узнаа би. Юу гэж нэг хэд би одоо цаа ингээд юм үзэж чадхааргүй болоо зургатаараа жоох юм үзэж жагаад тэгээд юу яасан ингээд дасгал хийсэн. Би өнөөдрөөс эхлээ орой болгон дасгал хийсэн. Тэгээд дасгал хийсэн. Тэгээд юусоо бичлэгээ ингээ бонхон влог болохоор бичлэгээ дуусгая гэж бодоод бичлэгээ дуусч байна. Тэгээд миний бичлэгээ дууссан танд бүгдэнд нь баярлалаа. Тэгээд лайк болон subscribe бутахаа бүү мартаарай. Баярлалаа.